Дараагийн мэдих танилцуулъя. Өмнөд Африкт их хорийн уулзалт болж өнгөрсөн. За энэ удаагийн уулзалт бол ихээхэн онцлогтой геополитикийн нөхцөл байдал болж байгаа юм. За учир нь гэвэл Америкийн нэгдсэн улсаас дангаарших бодлогыг хэрэгжүүлж байгаа. За энэ нь бол олон улсын харилцаанд өөрийн оролцоогоо хумж байгаа. За ийм нөхцөлд бол энэ хүү уулзалт болж байна. За мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс тарифаар далайлах бодлого баримталж байгаа нь за түүний холбоотон гэгдэх орнуудтай харилцаанд бол сэв суулгаж байгаа. За ийм нөхцөлд талууд бол дэлхийн геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа гэдгийг онцлон дурдсан байна. За энэхүү уулзалттай холбогдуулан дэлхийн дэг журам бол өөрчлөгдсөн гэсэн хэдий ч олон тал дипломат ажиллагаа дэлхийн бодлогод чухал хэвээр байгаа гэдгийг энэ удаагийн уулзалт онцолсон байна. Америкийн нэгдсэн улсын бойкотлсон амралтын өдрүүдэд болсон энэхүү дээд хэмжээний уулзалтын сүүлийн өдөр их хорийн зүгээс хуваагдмал дэлхийн ертөнцид хэрхэн оршин тогтнох талаар ширүүн хэлэлцүүлэг өрнүүлснээр эхэлсэн байна. За бид нэр шилжилтийн үеийг биш харин хагарлын үеийг туулж байна. Хит олон улс орон геополитикийн блокууд болон протекционист бодлогын талбарт бол байна. Хагарал усх бүрт бүтээх үүрэг хариуцлага байдаг дурсамж бол стратеги биш гэдгийг Канадын ерөнхий сайд Марк Карни дээд хэмжээний уулзалтын өмнө сэтгүүлч мэдгдсэн байна. Европ, Хятад, Энэтхэг, Япон, Турк, Бразил, Австрали зэрэг дэлхийн гол эдийн засгуудыг олон арван удирдагчид Өмнөд Африкт анх удаага зохион байгуулагдсан энэхүү дээд хэмжээний уулзалтанд оролцсон байна. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс Өмнөд Африкийн энэхүү уулзалтанд хэрэгэлцэж байгаа тэргүүлэгчийг л түүний дотор худалдаа уур амьсгалын хамтын ажиллагаа нь тэдний бодлоготой зөрчилдөж байгаа учраас энэ удаагийн уулзалтанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж уулзалтыг үл тоомсорсон. Америкийн нэгдсэн улсын хувьд өргөн хүрээтэй тарифаар далайлгах бодлогоороо дамжуулан худалдааны тогтворгүй байдлыг өдөөж байгаа. Дэлхийн дулаалтай тэмцэх амлалтаасаа цуцалсан, амлалтаасаа буцах ийм бодлого баримтлах зэргээр олон тал дипломат ажиллагаанаас ухрах хандлагатай байгаа. За энэ нь бол дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд өрнөсөн олон улсын харилцааны гол тэргүүлэх хандлагуудын нэг болох олон тал дипломат ажиллагааны үр нөлөөг бол хумж байгаа юм. За Трампын засаг захиргааны албан тушаалтнууд мөн Өмнөд Африкт цагаан арснууд эсрэг геноцид хийсэн гэсэн буруутгалыг хийж байгаа. За тийм учраас энэ удаагийн уулзалтанд төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Бям гарагт гаргасан 20 бүлгийн хамтарсан мэдэгдэлд оролцогчид геополитик болон гео эдийн засгийн өрсөлдөөн докторгүй байдал нэмэгдэж байна. За мөн зөрчилдөөн дайн улам бүр гаарч байгаа тэгш бус байдал гүнзгийрч дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал хуваагдмал байдал нэмэгдэж байгаа энэ нөхцөлд бол уулзаж байгаа гэдгээ мэдгдсэн. Өмнөд Африкийн ерөнхийлөгч зохион байгуулагч улсын тэргүүн Сирил Рамафоса хэлэхдээ сорилтуудыг хүлээн зөвшөөрсөн боловч их хорин олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж байгаа гэж мэдгдсэн. Америкийн нэгдсэн улс дээд хэмжээний уулзалтыг 20 бүлгийн нэрийн өмнөөс ямар нэгэн мэдэгдэл хийхийг эсэргүүцсэн ч гэсэн 20 удирдагчид бол өөрсдийн тунхаглаа энэ удаагийн уулзалтаар гаргаж дэлхийн олон нийтийн хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлд анхаарал хандуулахыг уриалсан байна. За Европын холбоо, Африкийн холбоо болон 19 улсаас бүрдсэн 20 бүлэг нь 1997-оос 98 оны Азийн санхүүгийн хямралын дараа дэлхийн эдийн засаг санхүүгийн доктортой байдлыг хангах форум болж төлөвлөсөн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрэгээр тус формын хилэлцдэг асуудлуудад өөрчлөлт орсон. За эхлээд бол гарчсан хамгийн том өөрчлөлт нь уур амьсгалын өөрчлөлт, доктортой хөгжил, дэлхийн эрүүл мэнд, за мөн дэлхийн нийтээр өрнөж байгаа дайн байлдаан зөрчилдөөн мөргөлдөөнийг асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал дээр төвлөрч хилцэх босон. За эдгээр чиглэл нь эдийн засгийн үр дагавартай боловч бас улс төрийн шинж чанартай асуудал байдаг учраас их хорийн бүлэгтэй холбоотой зарим асуудлын үед бол улс төрийн гацаа үүсэх, за зарим тохиолдолд зарим асуудлыг орхитуулах ийм асуудал үүсдэг гэсэн хэдий ч энэхүү байгууллага нь дэлхийн нийт болон олон улсын харилцаанд олон тал дипломат ажиллагааг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй ийм байгууллага улс төрийн механизм байгаа. За энэ байгууллагын хүрээнд батлагдсан альва тунхаг нь бол заавал биелүүлэх шаардлагагүй ийм баримт бичигт бол тооцдог. Өөрөөр хэлбэл улс төрийн яриа хэлцээний чухал механизм. За энэ утгаараа улс орнуудын хооронд уриалга тунхаг гаргадаг. За энэхүү тунхаг уриалга нь цаашдаа зарим улс орнуудын бодлого чиглэлд бол чухал үүрэгтэй байдаг. За гэвч бол сүүлийн үед зарим асуудлуудаас болоод 20 бүлгүүдийн хооронд хагарал үүсэж байгаа. За тухайлах юм бол Украинд өрнөж байгаа Оросын холбооны улсын хийж байгаа дайн байлдааны үйл ажиллагаа, газын зурвасдах Израиль Хамасын мөргөлдөөн зэрэг дэлхийн нийтийн халуун цэгүүдэд болж байгаа асуудлуудаас болоод талууд харилцсан ойлголцол гэхээсээ илүү зөрчил, маргалдаан, хагарлыг үүсгэж байгаа ийм нөхцөлд бол энэ удаагийн 20 бүлгийн уулзалт болж өнгөрлөө.